За миний санджаар 3 сар хамгийн сүүлд хийсэн байх. За өнгөрсөн 2 сарын хугацаанд айгүй их юм боллоо. За тэгээд ер нь бол хамгийн их ойлгосон юм гэвэл сайн ч муу ч яг юм өөртөө хайртай байх гэдэг айгүй их ойлголоо. Яагаад тэгэхээр ингээд нэг юм би бол нэг юм бусдын төлөө юм шиг байгаад байдаг байхгүй юу? Нэг юм бусдад туслах гэсэн нэг юм бусдад нэг юм өөрийгөө үл хайхрах нэг тийм бусдад тусалдаг хүн байлаа. Тэгсэн чинь одоо бол ингээд тэрийгээ жоохон өөр лүгээ болгоё гэж бодлоо. Яагаад гэвэл өөртөө хайртай байх гэдэг юмыг одоо өөртөө хүн хайртай байна гэдэг нь өөрийнхөө төлөө үйлдэл хийж өөрийнхөө төлөө үг дуурдаг байх. Үгүй наа чи надад таалагдахгүй байна. Миний хувьд бол ийм байна. Тийм миний дуртай юм бол юм чи миний дургүй юм хийгээд байгаа учраас тэгээ одоо ингээ хойлоо ингээ өшөө дахиад таваа гэсэн болоход илүү хүндэлтэй байх юм шиг байна гэд одоо юу гэдэг. Тийм юм хэлэх. Тэгээд одоо өөрт чинь амар яралтай байгаа ч гэсэндээ бусдад биш. Одоо л тэгээд өөртөө хандаж хэлэхэд өөртөө хайртай гараа өшөө илүү чамайг илүү өөртөө хайртай болсон байх. Мөн өөрийгөө яаж хайрлна? Бусдыг ч тэгэж хайрладаг байгаарай. Бусдад туслахаа битээ мартаарай. Өөртөө хайртай шүү. Чиний буруу огт байхгүй. Читэй хамгийн хөөрхөн нь, чи хамгийн мундаг нь чамд чийл байгаа гэдгийг санаарай. Баяртай.